нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцээсэн та бүхэнд мөн талархал илэрхийлье. За сүүлийн 10 жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудынхаа хүрээнд бид үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлэх юм бол олон жилийн турш эрэл хийсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. За энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид эгээд сөрөг хүчин мөн улс төрийн бусад намууд төрийн байгууллага албан тушаалтан иргэний нийгмийн байгууллагууд эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар хал сэдийг харах ухаан ив ийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрхшилийг дээдэлсэн зөвшөлтсөл ойлголцол голлох нөлөөтэй гэдгийг бас онцлон тэмдэглэе. За өмнөх хэлэлцүүлгүүдэд хэлсэн энэ үгээд дахин давтан хэлээд байгаагийн учир нь ив нэгдлийн гэрээ улс төр эрх зүйн толгуур баримт бичиг болсон үндсэн хуулийнхаа асуудалд туйлын нухацтай хандах мэдлэг дуршлаг оюуныхаа хүч боломжийг бүрэн дайжлахыг та бүхэнтэй сануулan уриалж ингэж давтан хэлээд байгаа маань энэ юм аа. За улсын хурлаар хэлэлцэж буй үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр тодорхой зохицуултууд тусгагдсан. Тухайлх юм бол зарим засаг даргаа сонгох эрхийг иргэдэд өгөх, хот байгуулах боломжийг нэмэгдүүлэх зэрэг аж холбогдол бүхий зохицуултууд тусгагдаад байна. За миний зүгээс бол нийслэлийг онцгойлон авч үзэж доторх зохион байгуулалтыг нь тусгайлан хуульчлах, Монгол улсын нутаг дэвсгэрийн засаг захиргааны хувьд хуваан үзэхтэй хотыг нэмэх, аймаг, хот, нийслэл, сум дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлог тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц хүн амын байршлыг үндэслэн гаргасан засгийн газрын саналаар улсын хурал шийдвэрлэдэг байх зэрэг нэгдмэл улсын зарчмыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль эрх зүйн болон ойлголт, амьдралд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хаана оршин суугаагаас үл хамааран төрөөс тэгш үйлчлэгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, аж холбогдол бүхий нэмэлт өөрчлөлтүүдийг үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш бөгөөд өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал шүүмжилд үндэслэн бодлого гэдгийг мөн давтан хэлхийн зэрэгцээ өнөөдрийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд мөн амжилт хүсье. За ингээд амжилт олд алдаа дутагдлаа нийтээрээ хэлэлцэж засах завшааныг олгож өгнөхөө түүхэн боломж аж холбогдлоороо арчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинжилэлт хөтлөн гэдэгт мөн найдаж байна. Өөрчлөлт шинжилэл эрсдэл хэвдэж сайн бүхэн түгэнд дэлгэрэх болтугай ингээд уулзалтанд амжилт хүсье. Баярлалаа. Эхлүүлж дэгийн дагуу зохион байгуулах 3-2 хэлэлцүүлэх